Хей, за юу яцхан залуусаа. Энэ удаагийн бичлэгээрээ монголчуудын пүүзэн төгсөн нэрнүүдийн part 2-ыг хийх гэж байна. За ингээд бичлэгийг эхлүүлцгээе. За эхний ярих пүүз маань Nike Air Foam Sight 1. 1997 онд Penny Hardaway-ийн signature пүүз болж гарсан энэ пүүзийг монголчууд Gahab Foam Sight гэдгийг сайн мэднэ. Энэ дээр нэг түүх сонирхолтой маань Shine Dark Stockholm гэдэг өнгө байсан. Монголчууд хамелеон гэдэг гэрэлд өнгөн солигдож харагддаг. Гэтэ тэр нь GS 39 айрцмаар. Гэтэ манай найз 41-40-ийн өмсдөг өмсөөл явагддаг байсан. Яаж өмсөд идэв гэсэн бүүмэд. Тухайд бас хагш нарынхаа багцсан томцсон пүүзийг өмсөжсэн тохиолдол байдаг л хэлгүй дээ манай найз гэсэн. За ингээд дараачийн танилцуулах пүүз маань Nike Air Flight Foam Sight 2. 2000 онд гарсан энэ пүүзийг монголчууд Garnet 4 болон Robot гэж дууддаг байна. Гэхдээ Robot гэж дууддаг тийм ч их сонсож байгаагүй. Flight Foam Sight 2 нь Kevin Garnett-ийн нэрийн пүүз юм байна. Харин дөрвүүд нь яг ямар утгатай сайн мэдчих чадсангүй. За ингээд дараагийн танилцуулах пүүз маань Air Jordan 15. 1999 онд гарч байсан энэ пүүзийг монголчууд эндүү сүлжээ гэдгээр сайн мэддэг юм байна. Уг нь энэ пүүзийг 1950 онд NASA-аас гаргасан X-15 Fighter Jet-ээс санаа авч хийжээ. Би бол эндүүнээс санаа авч хийсэн байх л гэж бодож байлаа. Дараагийн танилцуулах пүүз маань Adidas Real Deal. 1997 онд NBA-ийн тоглогч Anthony Walker-ийн нэрийн пүүз болон гарч ирсэн энэ пүүзийг монголчууд самардуулсан Walker, сичүүлсэн Walker хэмээн дууддаг байна. Пүүзний хоншоор хэсэгт байрлах 3 зураас болж самардуулсан, сичүүлсэн гэдэг нэрийг хот хөргсөн баха. Яг л сорвчиг. Энэхүү пүүз бас цэцэгийн миний пүүз дуун дээр дурддагтыг та бүхэн мэдж байгаа. За ингээд дараагийн танилцуулах пүүз маань Nike Air Zoom Rookie. 2011 онд Penny-гийн нэрийн пүүзээр гарч ирсэн энэхүү пүүзийг монголчууд өндгөн Pompa Sight гэдэг нэрээр сайн мэднэ. Энэхүү пүүз нь Nike Air Flight 1 ба Nike Air Go LWP загваруудыг хосуулан гаргасан юм байна. За дараагийн пүүз маань Nike Total Air Pompa Sight Max. 1998 онд худалдаанд гарсан энэхүү пүүзнийг монголчууд Галта Данкан гэдэг нэрээр сайн мэднэ. Энэхүү пүүзийг Team Duncan болон David Robinson хэр цамхахад өмсөж байжээ. Эхэндээ энэхүү пүүзийг том залуусын пүүз гэдэг байж. Энэ дээр бас нэг түүх ярихад найзтайгаа явж найз Галта Данкан аваад нэг найзтай харуулад энэ нөгөө Галта Данкан гэдэг ингээ харуулсан чинь гал нь тэгээ хаана байж асууж байж лээ. Энэ пүүз маань 2020 онд эргэж ийн гэсэн мэдээлэл байна. Тэгээд дараагийн танилцуулах пүүз маань Nike Air Flight Foam Sight 3. 2001 онд гарсан энэхүү пүүзийг монголчууд нүд гэдгээр нь мэднэ. За дараагийн пүүз маань Reebok The Blast. 1996 онд гарч байсан энэхүү пүүзийг нартай camp гэдгээр нь мэддэм байна монголчууд. Урд хвшлэгэн дээр нартай Rodman байсан бол энэ бичлэг дээр нартай camp. Reebok-ийн саксны алдартай пүүзүүдийн нэг юм аа. Анх талбайд Nick One XL өмсөж гарч байжээ. Дараагийн танилцуулах пүүз маань Nike Air Zoom Gary Payton 4. 2002 онд гарсан энэхүү пүүзийг монголчууд маань тойл гэж дууддаг байна. Дараагийн танилцуулах пүүз маань Jordan Jumpman Camp 23. 2001 онд гарсан энэхүү пүүзийг монголчууд талтай Jordan, солбоо Jordan, босоо Jordan, ташуур Jordan гэх нэрээр дуудаж байсан байна. Дараагийн танилцуулах пүүз маань Nike Air Flight Foam Sight 1 Blackpink. Flight Foam Sight 1-ийн Blackpink өнгө нь монголчууд маань шигтгэе гэж дууддаг байна. Reebok Kamikaze 2 Sonics. 1995 онд гарч ирсэн Reebok Kamikaze 2 пүүзний Sonics өнгийг монголчууд маань тусал хэмээн дууддаг байна. Пүүзний гадна талд усны туслууд тогтсон юм шиг хийгдсэн энэ нэрийг авахд хүргэсэн баха. За ингээд энэхүү бичлэгээ дуусгацгаая. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Мөн энэхүү пүүзнэс холбоотой дурсамжуудаа доор бичиж үлдээгээрэй. Таалагдсан бол subscribe болон лайк дараарай.